Christmas bread тавтан оролцооно. Өнөөдөр би та нарт мантуг нойтон хөрөнгөөр яаж хийхийг зааж өгье. Тэгэхээр нойтон хөрөнгөний манту маань нойтон хөрөнгөөр хийж байгаа талхтай төстэй. Тэгээд эсэх хөөх хугацаа нь болохоор зэрэг хуура хөрөнгөөр хийж байгаа мантуг гэх юм бол нэлийн удаан эсэлт явагдана. Тийм учраас төвчээртэй хөөлгөж мантугаа хийж сураарай. Тэгээд хөвлсний дараа ч гэсэн бас нэлийн удаан хөөлгдөг. Ингээд жигнэр дээр жигнэхээрээ суулдахгүй. За ингээд нойтон хөрөнгөөр яаж манту хийхийг сурцгаая. За нойтон хөрөнгөний манту хийхдээ эхлээд бүлээн сүгээ том саунд хийгээд дээр нь нойтон хөрөнгө хийнэ. Нойтон хөрөнгө маань хэрвээ бүхэл бүрийн гурилаар тэжигдэжсэн бол манту маань тийм жоохон бараанд өнгөтэй болно. Хэрвээ нойтон хөрөнгө цагаан гурилаар тэжигээд байх юм бол манту маань цагаан өнгөтэй болж болно. За ингээд сайдэр нийлүүлж утгаад дээр нь давс элсэн чихрээ хийгээд за тэгээ гурилаа хийн. Гурилаа хийхдээ аль болох хэрвээ анх удаага хийж байгаа бол аль болох багаар нь хийгээд өтгөн шингэний нь өөрөө одоо сайн мэдэрч авах хэрэгтэй. Хэрвээ бүгдийг нь хийгээд нэг мэсэн хийгээд хэрвээ зурмын жоохон хатуу боллоо да гэж үзэх юм бол яг хоо дээр нь халбгаар ус игээд зурмгаа бол жоохон зөөлөж болно. За ингээд савных нь ханаас ингээд салаад ирэхээр нь хавтгай гадаргуу дээр тавиад тэгээд сайдэр нээлтэл нь одоо зуурж өгнө. За ингээд яг л одоо нойтон хөрөнгөөр талах хийхдээ өмнө төстөө энэ нөгөө цавуулга үүсгэхийн тулд доор хаяж нэг 10-12 минут бол гараараа сайн нухаж өгөх хэрэгтэй. Хэрвээ машинаар зуурж байгаа юм бол мөн ялгаагүй нэг 10 минут орчим одоо машинаар эхлээ зөөлөн дээр удаан дээр тэгээ дараа нь дунд зэрэг дээр ингээд зураад тэгээ сайн цавуулга үүсгийг нь шалгаад за ингээд зураг маань бэлэн болохоор нь тосолсон саунд дотор хийгээд өрөөний температурт болол эсгэнэ. Тэгэхээр энэ маань хуурай хөрөнгө бодох юм бол нэлээд удаан эсдэг. За одоо энэ бол нэлээд удаан ингээд 4-5 цаг тэрнээс удаанч болж болохын тэгжээж нэг эсдэг. Тийм болохоор гаргаж ирээд учиргүй одоо зурмагтайгаа нэг зууралдаад байх хэрэггүй. Тэгээ шууд ингээд хуваагаад би бол илдэж байгаа. Хэрвээ та нар хуурай хөрөнгөний зурмгаар манту хийх бичлэгийг үзсэн бол тэнд бол арай өөр олон дахин ингэж нухдаг, олон дахин хөөлөгдөг. Нойтон хөрөнгөөр хийж байгаа тохиолдол бол болж өгвөл нэг их зуралдахгүй байх хэрэгтэй юм болов гэж бодоод дахиад эргээд сайн хөөхгүй байх. Тийм учраас шууд хуваагаад илдээд тэгээд ингээд тос түрхээд тэгээ ингээд мантугаа бол хийвлэж байгаа. За тэгэхээр би ямар хэлбэртэй манту хийхээ гэдгийг энд харуулж байгаа. Тэгэхээр эхний тал зурмгаараа илдээд тэрийг ингээд тослохдоо та нар өөрийнхөө дуртай тосыг түрхэж болно. Ямар ч тос түрхэж болно. Ер нь гуриланд нь ч гэсэн өөрийнхөө одоо дуртай гурилыг хийж болно. За энэ цэцгэн мантуг бол ингээд сайн сунгаад арагшаанд цаан татчихагаад тэгээд ард нь ингээд чимэгчж байгаа. За нэг юм хэлбэр байна. Нөгөөх нь болохоор давхарлаж барьжгаад сайн ингэж наалдуулж агаад дунд нь нэг хонхоолгоод тэгээд арагшин татж байгаа. Тэгэхээр энэ бас нэг жоохон өөр хэлбэр үүсэж байгаа. Тосоо бол хитрхийг түрхэж болгүй гэх юм бол манту маань хооронд нь наалдахгүй. Тэгэхээр тосоо маш нэмгэн түрхээрээ. За нөгөө тал зурмгаа болохоор зэрэг илдээд тэгээд нэг талаас нь хуйлаад энэ удаа бол тос түрхэхгүй хуйлж байгаа. За арай нэг өөр хэлбэрийн манту хийхийг бол харуулъя. Тэгээд доотлын чимгээд за ингээд цилиндр хэлбэртэй болоод бүгдийн тэгш хэмжээтэй 8 ширхэг бол хуваана. За ингээд хоёр зүссэн талын хоёр талтай байж хат нь дээрээс нь ингээд одоо доошоо сунгаад дээдлийн хэсгийг доошоо сунгаад ингээд эргүүлээд за тэгэхээр доороос нэг иймэрхүү харагдаж байгаа баг. Нэг өсөнд одоо өөрийнхөө хэлбэрийг илүү сайн харж өгнө гэхүү дээ.
За нөгөө тал нь болохоор яг зүссэн хэсгээрээ хэлбэр нь яг хэвээрээ тэгээд энийг жоохон хэлбэрийн засаад арай нэг жоохон бондоолгоод за ингээд манту маань хэвлэгдчихлээ. Нэгэ тусалсан бандан дээр тавиа гялгаруудаар бүрхээд за нэг цаг орчим ч юм уу ямар ч гэсэн хуруугаараа ингээ хатгаад үзэхээр эргээд ойхоор тэгээд энэ бэлэн болно гэж үзнэ. За тэгээд 5-10 минутын өмнө жигнүүрэндээ усаа игээ сайтар буцалгаж өчтөө уур гаргана. Тэгэхээр жигнүүр халуун учраас болгоомжтой байгаарай. Жигнүүр дээр ус тогтсон байх юм бол тэрийг нь асгachж болно. Миний жигнүүрийн нэг эгнээд болохоор 8 ширхэг ордгийн. За тэгээ энэ маань нойтон хөрөнгөний манту учраас би уурыг нь илүү сайн хадгалах хэрэгтэй гэж үзээд дээр ингээд алчуур тавиад уурыг хадгалахыг хичээж байгаамаа. Энэ бол таны сонголт, та нар өөрсдөө одоо жигнэдэг аргаараа жигнээд үзээрэй. Тэгээ 9 минут жигнэсний дараа унтраагаад унтраастаа нэг 5 минут байлгаж агаад тэгээд ингээд тагаа авч гинэ. За ингээд манту маань бол хөөсөн байна. Гадна тал нь ингээд алгаар тэгээд цэцгэн манту маань ингээд хөөсөн байна. За манту маань нэг иймэрхүү маягтай харагдаж байна. За хажуунаасаа зүссэн манту маань иймэрхүү маягтай хөөсөн байна. За ингээд мантугаа ингээд амсаад үзэхээр ямар ч тийм гашуун амт амтдаггүй нэг сайхан амттай ийм манту боллоо. Тэгэхээр та нар янз бүрийн мантуг бол хийж сурлаа. За ингээд мантугаа сайхан амтрахын эцэцгээгээрээ.